За сайн байцгаана уу хүндэт чимагийн гишүүд минь өнөр жаргал нь өнөөдөр Жему Молчонесрийн тэ яагаад ийм гайхалтай юм бэ? Шинжлэх ухааны зарчим нь яг юунд оршиж байна вэ? Энэ юу нь гайхалтай болоод тэ сабан бог шампунь хэрэглэхгүй байж болно гэж ам бардам дуугарч байна тэ шавж устгах бордоо хэрэглэхгүй гэж яаж ам бардам дуугарч байна? Ер нь юу юм бол гэдэг ойлголтыг хэдүүлээ яг одоо шинжлэх ухааныхын зарчмын талаарх ойлголтыг хамтдаа авцгаая. Өмнөх нэгдүгээр хичээлдээр та бүхэн танилцсан бол бид нар яагаад үнийг хэрэглэх ёстой вэ талаарх ерөнхий оршил хэсэг бол бэлдсэн. Хэрвээ та энийг одоо шууд сонсож байгаа бол өмнөх оршил нэгдүгээр хэсэг заавал сонсоод үүнийг сонсвол зүгээр шүү. Тэгээд хичээл рүүгээ орцгоё. Жему Молчонесэр одоо шинжлэх ухааныхын зарчмын талаар одоо ярих юм бол Молчонесэр буюу монгол хэлэн дээр буулгахдаа Жему мулт ёнжуулагч гэж буулгасан байгаа. Тэгэхээр за энэ орчуулсан материал маань та бүхэнд хэр тод харагдаж байгаа эсхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ дэжгүй харагдах юм шиг байна. Тэгэхээр шинжлэх ухааны зарчим нь ерөөсөө соронзын хүчийг ашигласан шинжлэх ухааны нээлт гэж одоо бид нар үүнийг нэрлэдэг. За манай Gemma Korea компани ерөнхийлөгч Ию Жун гэдэг хүний аав нь насаараа соронд судалсан хүн байдаг. За тэр хүний одоо насаараа судалсан судалгааны үр дүн бас энд явж гин гэж бас хэлж болох юм. За тэгэхээр соронз одоо соронзын тухай ойлголтын талаар ч гэсэндээ мөн энд бид нар одоо мэдэх хэрэг гарна. За тэгэхээр Жему Молчонжуулагч маань өнөөдөр ёнжуулсан ус гаргадагаараа онцлог. Тэгэхээр ён гэдэг ойлголт яахад үүсдэг вэ гэдэг зүйл ч гэсэндээ яригдана л да. Тэгэнгүүт ён маань бол цахилгаан орон дундуур гарч иж ус ёнчдаг юм байна лээ. Тэгвэл энэ өөрөө соронзын хүчийг ашигласан гэж штэ. Тэгвэл энэ соронзон дотор маань одоо энэ шар зүйл маань соронз байгаад байна л да. Энэ бүх одоо угаалгын машин бүх юм дээр ийм шар төмөр байгаа та бүхэн мэдэж байгаа бах. Үүн дотор маань за 10,200 гауссын одоо энд харагдаж байна 10,200 гауссын хүчтэй соронз бол энд орсон байт юм байна. Тэгвэл 10,200 гаусс гэж ямар хүч вэ гэдэг талаар бол тайлбарлая. Бидний мэддэг хөрөгч хөрөгчн дээр наадаг соронз байдаг. Амархан бид нар салгаад аваад наад чаддаг. За энэ соронз бол 50 гауссын хүчтэй байдаг юм байна. За гаусс хэрэг соронзын хүчийг хэмждэг нэгж гэж хэлсэн За тэгвэл хөрөгчн дээр наалддаг соронз маань 50 гауссын хүчтэй бол дэлгүүрт бид нэр маркетуудад ороход шинэ хувцсан дээр юм саарал одоо чиф одоо хатцсан байдаг. Хэрвээ тэрийг бид нэр ямар нэгэн байдлаар аваад гарсан тохиолдолд тэр өөрөө дуугарч дохио өгдөг. За тэгвэл гараараа салгах гэж дийлдэхгүй. Тэрийг худалдагчид авчиж өгөхөд худалдагчид нэг юм дээр таг гэж салгаад биднэрт одоо өгдөг. Тэгвэл тэр дэлгүүрт байгаа шинэ хувцсан дөлгсөн тэр чип маань өөрөө соронз юм байна. Тэрэнд 200-аас 300 гауссын хүчтэй соронз орсон байдаг юм байна л да. Тэгвэл 200-аас 300 гауссыг бид нар татаж дийлэхгүй байхад энэ 10,200 гауссын хүчийг өөртөө одоо багтааж чадсан жижиг төмөр одоо ийм жижигхэн зүйл дээр 10,200 гауссын хүчтэй соронзыг багтааж чадсанараа энэ бол одоо гайхамшиг нь болдог. За тэгвэл соронз байна. Маш хүчтэй соронз байна. За энэ соронзон дундуур гарсан ус өөрөө ёнчдаг. Тэгвэл соронз яах нь вэ? Эерэг сөрөг цэнэгтэй. NS хоёр туйл байдаг. За тэгвэл эерэг сөрөг цэнэг байна гэдэг нь энд цахилгаан орон үүсэж байна гэсэн үг. Цахилгаан орон дундуур гарсан ус ясан
яонч чинь гэсэн үг. За тэгээ одоо яг энэ дээр гарч ирж байгаа зургийн дагуу бол ус төрөгчийн яон энэ шар дундуур H2O маань тэ ус маань гараад одоо ус төрөгчийн яон хүчил төрөгчийн яон болж задарч байна гэсэн үг юм байна. За тэгвэл ус төрөгчийн яон хүчил төрөгчийн яон болж задраад за дээр нь манай одоо ерөнхийд нь авч үзэх юм бол одоо гидроксилийн нэгдлүүлэг тэ H нэмэх O2 плюс ингээ болж нэгтгэхээр гидроксилийн нэгдлүүлэг одоо ингээ задарснараа эргээд нэгддэг юм байна л та. Тэгвэл энд гидроксилийн нэгдлүүлэг асар ихээр бий болдог юм байна. За тэгээд одоо оксиниум гэсэн за хэсүүд үүсдэг. За гидроксилийн нэгдлүүлэг маань одоо яадаг вэ гэхээр ариутгах, угаах, нянг устгах, бохироос салгах, үнэрийг дарах одоо чадваруудтай байдгийн байна. За оксиниум нь тэ аливаа зүйлийн өнгийг сэргэх тэ шин мэт байдлыг нь хадгалахад одоо тустай байдаг бахнэ. За тэгвэл одоо энэ мулчонезроос гарсан ус маань тэ маш хүчтэй сорнзын хүчээр өндөр хэмжээний цахилгаан орон дундуур гараад ус маань яонжхдоо энэ явцдаа одоо маш жижигхэн хэмжээний бутарсан усыг гаргадаг. За энэ бутарсан усны хэмжээг бол хүний арсны нүхнээс тэ даруй 20-с 30 дахин жижиг хэмжээний бутарсан ус болгож гаргадаг бахна маш жижиг хэмжээний. Үүгээрээ за энэ бол одоо мулчонезрын шүршүрийн зориулт дээр та нар усанд орох юм бол маш их манамддаг. Энэ нь өөрөө тэг хасц нөхтэй яа маш ихээр бууж ин гэдгийг бол үүгээр илэрхийлж болно. За тэгээд үүгээр гарсан ус маань мөн ясан янцсан байдлаа буюу өөрийнхөө одоо гарсан байдлаа 57 цагийн хугацаанд хадгалж чаддаг. 57 цаг. За тэгэхээр бид нэр угаасан хувцас ер нь аливаа зүйлийг өнгө оруулахыг хүсвэл те түлэгдсэн сав суулгаа ч гэсэндээ энд одоо удаан байлгах тусмаа сайн гэсэн үг. 1 хоног солон тэ байлгаад ахаад усан салаад дахиад 1 хоног чадах юм бол бүр илүү гахалтай өнгөн сэргэнэ гэж ер нь бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр одоо цэвэр усны зориултаар бид нар бол усыг аваад тэр доор нь уухгүй бол орчны нэм бактери бол тэр усанд орно гэж үздэг шүү дээ. Ер нь усны бүтэц өөрчлөгддөг гэдэг бол энэ байдал маань энэ ус маань бас 57 цаг өөрийнхөө чадварыг хадгалж чадна гэдэг бас том давуу талуудын нэг байдаг. За тэгээд жемагийн усыг ярихад бол одоо жемагийн ус гэчлээ шүү дээ. Тэгэхээр жемагийн ус яонжуулдаг. За энергичүүлдэг. За энерги галтаагааны зориултад дотор бол энэ байрлаж өгснөөр энергичүүлдэг болдог байна. За шүршүүрийн зориултад мулчонжуулагчд маань энэ сенс байдаг. За энд бол энергийн соронзон манай одоо жемагийн эрдэнийн соронзон хас чулууг одоо оруулж өгсөн байдгаараа энэ хоёрт одоо энергижих одоо шидэн явагддаг бахнэ. За тэгээд шүршүүрийн зориултад дотор ийм одоо бөмбөлөг байдаг. Үнийг терагерц бөмбөлөг гэж нэрлэдэг байгаа. За терагерц бөмбөлөг маань одоо ус өөрөө бол төрөлхийн эрдэстэй. Тэгвэл тэр эрдэсийг нь маш жижиг хэмжээнд буталж өгөх зориулттай зүйл бол энэ терагерц бөмбөлөг бахнэ. Тэгээд одоо өндөр даралт үүсгдэг энэ хавтан байгаа. За энэ жижигхэн ширхэгтэй өндөр даралтыг үүсгэж гаргах зориулттай энэ хавтан маань одоо байдаг. Эдгээр маань байснараа за одоо манай жемагийн мулчонжуулагчин эрдэсжүүлдэг, энергичүүлдэг, яонжуулдаг гэдгийг ашигладаг. За дээр нэмээд мөн одоо шүршүүрийн зориултад дотор юу орж ирдэг вэ гэхээр фильтр гэдэг ойлголт орж ирсэн байгаа. За фильтрийн хувьд бол нугмуулжэго буюу зөвхөн зэвс шүүх зориулттай фильтр бол орж ирсэн. Тэгэхээр магадгүй одоо орон сууцных нь маш их зэв гардаг.
За дээр нэмээд одоо гадны бишт маш их одоо илэрдэг тийм газар тий бас хужиртай ч гэж болно. Ийм газруудад шүршүүрийн зорилтыг суйрлуулсан бол та одоо давхар фильтрийг одоо аваад сулгахад бол эрдэсжүүлсэн, энергижүүлсэн, ионжуулсан дээр нэмээд зөв шүүх зорилттой гэсэн одоо 4 янзын зүйлийг бол бид нар ярих боломжтой болсон байгаа. За тэгээд фильтрийн хувьд болохоор шүршрийн зорилттой бол таардаг гэж байна тий. Энэ фильтр бол нэг авсан байхад бид нар жил орчим хэрэглэнэ. Дотроо 10 ширхэгтэй хэрэглэгчид хүрэх үн за 22,000 вон байна уу? Тийм байгаа. За тэгээд үнийн хувьд нэг шалгаж үзээрэй. За багцаагаар би дурдчихлаа. 22 байна уу? 20,000 вон орчим байх хэвээр. За тэгээд нэгийг нэгээс одоо 2 сар хэрэглэн дотроо 10 ширхэгтэй. Ерөнхийдөө бол 1 сар хэрэглээ гэж бодоход те бүтэн жилийн хэрэглээг бол та 20,000 вонд л авна гэсэн үг байгаа. За тэгээд өөрийгөө яанжуулдаг те одоо энэ усны энэ бүтцийг бол одоо дахин эргэлтэнд орох чадвартай ус гэж үздэг байгаа. За мулчанайзер маань те бид нар хэрэглэснээр одоо сабан баг шампунь хэрэглэхгүйгээр те одоо шүршүүр дүүшинд орох боломжтой бүх цэвэрлэгийг та одоо зөвхөн Эрдэнэ саранзан одоо жим мулчанжуулагчаас гарсан одоо усаар жимагийн усаар хийх боломжтой бүх угаалгаа мөн одоо жимагийн усаар хийх боломжтой бүх аяг тавыг угаахтаа ч гэсэндээ та мөн жимагийн усыг хэрэглэх боломжтой. За тэгээд ургамал ногоо те одоо энэ эдгээрийг услахтаа мөн жимагийн мулчанайзерыг бол хэрэглэх боломжтой гэж бол бид нар дурдсан байгаа. За тэгвэл бид нар хэрэглэхийн тулд бас те юун дээр анхаарах вэ? За тэгвэл жимагийн мулчанжуулгын ийм гайхалтай гэдэг юм байж. Тэгвэл юуныг яг те утгаар нь хэрэглэхийн тулд бид нар хэд хэдэн анхаарах ёстой зүйл байдаг. Тэр нь юу вэ гэхээр за галтгооны зорилтыг хэрвээ одоо хэрэгэлж те аваад та задлж үсгэхэд дотор нь дааван алчуур дагаж ирдэг байгаа. Тэгвэл дааван алчуурны хувьд за нэм бактери одоо устгадаг шидтэй байгаа шүү дээ. Тэгвэл тостой аяг тавгийг угаахтаа. За энгийн аяг тавыг угаахад шууд бид нар те одоо алчуураараа хэд зайлал маш гоё одоо шил үрхэд яаж дуурдаг. Одоо те нэг дуурдаг та. Тэр одоо угаасан дараах аяг тавган дээр гардаг те мэдрэмж тэр чигээр гарч ирдэг. За тостой аяг тавгийг тэгвэл бас адилхан угааж чадах уу гэж асуудаг л да хүмүүс. За боломжтой тастай аяг тавыг угаахдаа та халуун усаар дээр нэмээд дааван алчуураараа маш сайн одоо зүлгэж угааж өгөх нь бол тос бол амархан арилна. За одоо мулчанайзераас өөр одоо зүйлээр тэ одоо мулчанайзер бус одоо угаалтураар бид нар гарч байгаа усаар угаахад халуусаар угаасан ч гэсэндээ за дээр нь бол алчууранд үлдсэн тий тос бол сайн арилж өгөхгүй зунгаарлцсан байдалтай байдаг бол жимагийн одоо усаар халуун усаар дээр нэмээд одоо алчуураараа зүлгээд өгөхөд аяг бол маш тий хурдан одоо тас арилж өгдөг. Дээр нэмээд дараа нь ар дээр нь бид нар алчуураа жимагийн усанда үрээд өгөхөд тосыг маш сайн задалдаг байгаа. За тос задалдаг жишээнүүд бол энд нэлээд олноороо дурддагдсан байдаг. Одоо тун удахгүй би тэр жишээнүүдийг та бүхэнтэй хамт хуваалцсан. За тэгээд ногоо жимснээ галтгоонд те ногоо жимсэг ч гэсэндээ одоо шинээр та авчирсан бол жимагийн усанд 20-30 минут байлгаад тэнд байгаа бордо нэм бактерийг мөн устгах боломжтой байгаа. За дээр нь одоо Солонгост ялангуяа угаалтур дээр нь 100 болохоор хөх зүсээ тэндээс маш их үнэр гардаг аль зөндөө байдаг л да. Тэгвэл жимагийн мулчанайзерыг аваад суйрлуулчихаар тэнд үнэр үүсэхгүй хөх зүсгээ болчтой. Тэ энэ нь өөрөө бас нэгэн мессежийг биднэрт өгж байгааз. За
Дээр нь одоо ванны зориултыг хэрэглэхдээ бид нар юуг анхаарах вэ гэхээр нянгийн гаралтай арсны өвчнийг нянгийн гаралтай арсны өвчин гэхэл ер нь бүх төрлийн арсны өвчин одоо эдгэхэд их тустай байдаг. За тэгэхээр харшил буюу арсны өвчин маань ер нь бол хүний дархлааны асуудлаас бий болдог гэж үздэг. За дархлаа доголцсон эхлээд тэнд нэм бактери үржиж эхэлдэг тий. За тэгэхээр тустай дээр нэмээд бид нэр өсөө угаахдаа сабан богш те шампань хэрэггүй гэж ярьдаг. За тэгвэл шампань хэрэглэхгүй байхдаа бид нар юуг анхаарах вэ гэхээр жеммагийн ус өөрөө нэм бактерийг устгаад өгч байгаа. Бид нэр тэнд нэг 10-20 минут тэр усанд ор зогсоод бидний бие дээр байгаа те нэм бактериуд бол хангалттай алга болно. Тэ тэгвэл тосыг бид нар юугаар арилгах вэ гэхээр шүршүрийн зориултаа дотор юм саарл бэлий дагаж ирдэг байгаа. За энэ бэлий маань ямар зориултаа бэлий вэ гэхээр биений бие дээр үссэн тосыг шингээж авах зориулттай бэлий гэж ойлгоорой. За өсөө угаахдаа та шампунь хэрэглэхгүй дөнгөж одоо бидний жеммагт анх удаа хэрэглэж байгаа бол жеммагийн мулчанизерийг анх удаа хэрэглэж байгаа бол шүшүүн зориултыг анх удаа хэрэглэж байгаа бол үүн дээр одоо шампунь хэрэглэхгүй гэд хэлчихээр шууд нөгөө нэг бэлич хэрэглэхгүй шууд усан дараа шампунь хэрэглэхгүйг ойлгох гэдэг. Гэтэл та яах нь бэлиний хэрэглээг маш сайн хэрэглэх ёстой. За бид нар насаараа шампунь хэрэглээд ирсэн учраас бидний үс тэр шампунь гэдэг зүйл таслалцсан байдаг. Та шампунаас ангиж харахын тулд танаас одоо нэлээд хэсэг одоо хугацаа бол шаардагдана. За эхний ээлжинд бид нар ох шампунь хэрэглэхгүй эхний өдрөө бэлий хэрэглээд бэлийгээ усандаа үсээ маш сайн зайлсан дараагаар тэр тосыг үсэнд хууханд бий болсон тосыг үсний ширхэг бүрт бий болсон тосыг бид нар бэлийгээрээ нэг бүрчлэн маш сайн массажлж өгөөд одоо тэр тосыг бол салгах хэрэгтэй байгаа. За бие ч мөн адил унтаас ирэхэд хүний бие дээр маш их хэмжээний тос ялгарсан биеинд байгаа хор одоо хүний арсын нөхөр дамжиж гадагшилсан байдаг. За энэ тосыг одоо нэм бактерийг та одоо мөн адил бэлийгээр нэг бүрчлэн үрж гуйжуулах явцыг хийж одоо тэр бэлий маань арсны гуйцсан хэсгийг салгах зориулттай биеинд тосыг часан салгах зориулттай бэлий байх нэ. Тэгэхээр бэлийний хэрэглээг маш сайн хэрэглэх хэрэгтэй. Бэлийг сар болоод тогтмол сольж өгөх хэрэгтэй. Дээр нэмээд гэр бүлийн гишүүд болгон тустай бэлээтэй байвал бас зүгээр байгаа. Тэгэхээр бэлийг сар болгоод солих хэрэгтэй гэдэг бас маш сайн одоо та бүхэн дагаж өгөөрэй. Бэлийний хувьд болохоор 10 ширхэг бэлий 3000 вон гээд Монгол одоо Солонгос офс дээр бол зарагддаг байгаа. Тэгэхээр эдгээр нөхцлүүдийг та маш сайн хийж ойлгож энэ бол зөв хэрэглээ гэсэн үг л дээ. Энийг тэр чигээр нь хэрэгжилж чадсан тохиолдолд та шампунь хэрэглэхгүй байж болно. За эхний ээлжинд шампунь хэрэглэхгүй байх явцад үс дасах одоо хэрэгтэй байдаг. Ойролцоогоор 7 хоног орчим та өдөр болгон өсөө угаах шампуньг угаагаад бэлийгээ маш сайн хэрэглэснээр бол үс дасаж эхэлдэг. Эхний ээлжинд нөгөө насаараа бид нар шампунь хэрэглэсэн учраас шампуньгүй байх явдалд эн чин дасан зогцно гэдэг бас хугацаа шаардагдана. Бас таны бас хичээл зүтгэл шаардагдана. Ох шампунь хэрэглэхгүй болоод эхлэхээр нэлээд яах нь зунгааралцсан байдал үүсдэг. Гэхдээ та маш сайн бэлийг хэрэглэж чадах юм бол хатаахад бол ширхэг бүрчлэн маш гой салж өгдөг. Ангижруулж олох шаардлагагүй болж эхэлдэг байгаа. Тэгэхээр та зөв хэрэглээг маш сайн сонсож байгаад хэрэглэхийг хичээгээрэй. За дээр нэмээд бид нар хэрэглэлгүйгээр энэ жамагийн усаар үсээ одоо амаа бид нар маш сайн зайлж өгөө сойцоороо сойцож өгөх юм бол бас одоо амны хүндээ эвгүй үнэрийг дарах боломжтой байдаг. За бид нар ингээд хэрэглэх шаардлагагүй хэрэггүй гэж хэлчингүүт
манай компанид бол оо зарагддаг л да. Тэнгүүд та хоо хэрэг өгчөд ягаа оогоо зараад байдгийг гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр нэгэнт одоо буйлны өрөвсөлттэй те нэгэнт палник эмдэлтэй нэгэн шүдэн шаралсан одоо тийм хүмүүс бол зөндөө бий. Тэгэхээр та өөрөө хэрэгжилж үзээд үнэхээр аа хэрэггүй таны амны үнэрийг дарж чадчихвал та зөвхөн аа хэрэглэхгүйгээр одоо байж болно. Аа хэрэглэхгүй байх нь танд төвөгтэй байх юм бол мөн жемагийн та давхар хэрэглээд бас угааж болох юм аа. Энэ бол таны сонголт байгаа. За тэгээд угаалгын машинд те за бид нар мөн угаалгын машин зориулттай мулчи онжуулагч байдаг. За угаалгын машины зориулттай мулчи онжуулагч маань за бид нар хувцсыг одоо хийгдвэл ер нь угаалгын машин маань 40-оос 50 минут орчим бол одоо иргэдэг байгаа. Тэгвэл энэ хугацаанд л хангалттай одоо тухайн одоо зүйлийг өнгөн сэргэж чаддаг те яасан мулчи онжуулагч мөр асар сайн өнгө сэргэж чадвартай гэсэн байгаа штэ. Тэгвэл өнгө сэргэн тэнд байгаа тэр хувцсанд байгаа нэм бактериуд устдаж чадна. Тос болсон одоо захад хүний хөмсөн хувцсны зах дээр ингээд тогтцдог нэг хэрэг байдаг да. Энэ тохиолдолд энэ хэрийг бид нар механик гараараа зүлгэж өгөөд тэрийг арилгасны дараа та угаалгын машинд хийх хэрэгтэй байгаа. Мулчи онжуулагч маань өнгийг сэргэн за дээр нэмээд ясан нэм бактерийг устгана. Ионжсон усаар те. Тэгэхээр тэр хувцсан дүүсэн тос тийм хэрний тохиолдолд бид нар механик аргаар заавал арилгаж өгсөний дараагаар угаалгын машинда хийх хэрэгтэй байгаа шүү. За тэгээд ариун цэврийн өрөөндөө те бид нар хэрэглэхдээ ер нь бол айлууд бочки буюу те одоо бочкинд ус ордог хэсэгт нь одоо мулчи онжуулагчийг суйрлуулсан айлууд зөндөө байдаг. За энэ маань яг үнэр үүсгдэггүй тэнд нэмээд бас нэм бактери үүсгэхээс бол өрсөн сэргийлж өгдөг байгаа. За тэгээ газар тариалангийн зориултаар бол бид нэр хавар болж байна те одоо яг тэгэхэд өрсөлдөө хийхэд маш одоо өрсөлдөө бас хийж эхэлдэг штэ. Тэгвэл өрсөлдөө хийж эхэлсэн тохиолдолд маш сайн үндэслүүлдэг байгаа. За дээр нэмээд бид нар мулчи онжуулагчаас гарсан усалтнаар за газар тариалангийн зориултаар бол 12,000 гаусс гэх илүү хүчтэй том орсон байдаг. Тэгэхээр 12,000 гауссын хүчтэй тэр одоо хөдөө аж ахуйн зориултын тусгай зориултын мулчи онжуулагчаар усалснаар за ургамал маань огт өвчлдөггүй байгаа. Тэ ургамал өвчлдөггүй. За цэцэг жимс гээд нарийн ногоонд маш сайн одоо өндөр үр дүнтэй байж чаддаг. За гүзээлцгэн, нөгөрций, навчин байцаа тэ хулуу юу гэдгийг нарийн ногооны ургалтанд бол маш сайн өндөр үр дүнтэй ургамал ногоо яадаггүй зөвхөн усаар тэ усыг хүлээж авдаг. Тэгвэл усыг маш жижигхэн хэмжээтэй болгож буталснараа усанд ургамалд шингэх чадварыг маш өндөр болгодог гэсэн үг. За тэгээд ургацсанд нь нөлөөлж чаддаг тэ одоо гүзээлгэн байлаа гэхэд өнгийг нь маш гоё болгоод үнэрийг нь маш гоё болгоод хэмжээг нь томруулж өгдөг одоо шидтэй байгаа. За тэгээд бусад тохиолдолд одоо юунд хэрэглэж болох вэ гэхээр за машин угаалганд за хэрэглэж болно. За жемагийн усаар ингээ угаасан хувцас ус маш хурдан хатдаг байгаа. Тэ үүний онцлог нь юу вэ гэхээр жижигхэн одоо бутарсан ус маань эргээд агаарт гараад дэгдэх чадвар асар өндөр гэсэн үг. Хатах чадвар тэ дэгдэд маш амархан хатчихна гэсэн үг л тэ. За тэгээд машин угаахад ч гэсэндээ амархан өнгө орж гэлтгануулна тэ мөн амархан хатаана. За заагас тэжээтэй айлууд байдаг. Заагас тэжээтэй айлуудын хувьд жемагийн усаар тэ аквариумда хийснээр одоо ус солих явц нь удааширдаг. Мөн шилэн дээр хөх зүсгэх болдог. Мөн тэр загасны үржих чадварыг маш сайн нэмэгдүүлж өгдөг гэж ярьд юм байна лээ. За тэгээд
амьд цэцгийн дэлгүүрүүдэд бас Gemma-гийн усыг хэрэглэснээр удаан хугацаанд цэцгийг нь амьд байдлыг хадгалж өгдөг. Тэгээ шүршээд тэр усанд ингээд суйрлуулцдаг. За тэгэхээр ийм цэцэг тэжээдэг цэцэг ургуулдаг газруу, цэцэгний дэлгүүрүүд, аквариум гээ энд ер нь ус хаана хэрглэж байна? Тэр ус хэрглэж байгаа бүх газар одоо Gemma бол гайхамшиг авчирч чаднаа. Дээр нэмээд одоо муур нохой тэжээдэг айлууд ч гэсэндээ одоо маш хэрэгтэй зүйл бол мочоносор байгаа. Муур нохой тэжээдэг айлуудад ер нь бол маш их үнэртэй байдаг юм байна л та. Тэгвэл муур нохойны үнэрийг байхгүй болгож өгдөг. За тэгээд дээр нь одоо усанд орох одоо дуртай болд юм байна. Нохой маань одоо бас шампунь хэрэглэхэ болно штэ. Тэнгүүд нохой шампунь хэрэглэхэ болохоор мөнгөний усанд орох дуртай болоод өс сорно гялалзаад өнгө ороод тэгээ олон гайхалтай үр дүнгуудыг сонсчихсан л доо. Тэгэхээр таны эргэн тойронд муур нохой тэжээдэг айл байдаг бол хамгийн түрүүнд тэр хүмүүс рүү мэ гэл өгөө дамжуулах хэрэгтэй. Тэр хүмүүс өөрснөө биеэрээ гайхамшиг мэдрэхэд та бас чиглүүлж өгөөрэй. За тэгээд хэрэглээний явц дээр эдгээр зүйлүүдийг бид нар бол анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр энд хүрээд одоо мулчаанжуулагчийн шинжлэх ухааны одоо зарчмын талаар товчхон хүргэлээ. Дээр нэмээд хэрэглэхдээ бид нар юуг анхаарах ёстойг бол бас товчхон хүргэлээ. Дараагийн хичээл дээр бид нар хэрхэн хэрэгжилж болсон мөн одоо мулчаанжуулагч маань ямар ололтууд байгаа. За хэрэглэсний дараах үр дүнгууд бас юу байдаг талаар хамтдаа судалцгаая. Бүгдд нь амжилт хүсье. Айл болгон Gemma-гийн мулчаанжуулагчийг хэрэглээд түүний гайхамшигыг бие дээрээ мэдрээсэй гэж хүсэж байна. За баярлалаа. Хайртай шүү. Ажилд нь амжилт хүсье.